За сайн байцгаана уу та бүхэнд энэ сайхан гайхалтай өглөөний мэндийг хүргье. Тэгээд мөрдөн байцаагч прокурор шүүгч гэдэг бол гэмбуруутай этгээдэд хариуцлага хүлээлгдэг, хохирсон иргэний эрхийг сэргийлэгдэг ийм шудраг үнний дэнс улсан хариуцлагатай албыг хашдаг хүмүүс байдаг. Харамсалтай нь мэрэгжил нөхдүүд маань ажил албандаа хариуцлагагүй хандсны улмаас гэмбуруугүй этгээд гэмт хэрэгтэн болж олон жилийн хорих ял авч за хүний гэмт хэрэгт гүтгсэн этгээд хохирогч болсон ийм харамсалтай эмгэнэлтэй дүүгүүд гараад байна. Тийм учраас үүнийг бид таслан зогсоох ёстой. Албандаа хариуцлага хандсан эдгээр албан тушаалтангууд бас хариуцлага хүлээлгдэг байх ёстой гэдэг утгаар нэгэн бодит жишээгээр та бүхэнд хэлье. Тухайлбал та бүхний харж байгаа энэ бааранд 2020 онд бол нэг хэрэг гарсан байна. За залуучууд бол архи уусан байна. Тэнд нэг хүүхэн бол тасарч унсан байна. За тасарч унсныг харсан нэг залуу түүнийг хүргэж өгөхөөр залуучуудын хэлгээр бол өөд нь татгаар үрээд аваад гарсан. За үүнийг харж ирсэн нэг залуу хойноос нь гардаг. Тэр хүүхэн бол тэр хойноос нь гардаг залуугийн найз охиных нь эгч байсан учраас эгчийг нь бас танихгүй залууд өгөө явуулахыг харж төвчлгүй хойноос нь гарсан. Ингээд эгчийг авъя гэдэг нөгөө залуу мэдээ зөвшөөрөөгүй болохоор зүүн талынхаа шанаанд нэг удаа зогтдог. Үүнийг цохиулсан залууч хэлдэг, мэдүүлдэг, цогсон залууч хэлдэг, бусад гэлцүүд нотолдог. За ингээд нөгөө хүүхнийг аваад явдаг. Нөгөө цохиулсан залуу бол 3 хоног гадуур явдаг, арх уудаг, буудлаар хондог. 3 хоногийн дараа бол гэмтлийн эмнэлэгт очиод би хүн зодуулсан, толгой өвдөд байна гэдэг ийм мэдүүлгийг өгдөг. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараад баруун талын нүдний ухархааны яс цуурсан гэсэн дүгнэлт гараад эрг үүсгдээд ингээд нөгөө залуу хүнд гэмтэл өшүүлсэн гэдгээрээ анхан шатны шүүхээс 7 жилийн хорих хэл авсан байдаг. Давуу залд шатны шүүх мөн түнд 7 жилийн хорих хэлийг хэвээр нь баталсан. За үүний дараа бол ар гэр нь бол надад хандсан. За энэ ар гэрийн хувьд бол бас гэр бүлэрээ хамаатан саднараа надаар бас үйлчлүүлдэг, зөвлөгөө авдаг ийм гэр бүл байсан. За тэгээд хүүхэд минь ийм санамсаргүй хэрэгт холбогчлоо. Яалтчгүй юм боллоо. За бага ял оногдуулах тийм боломж байна уу? Залуу хүүхэд сургууль соёл сурдаг, ирээдүйн их зөв хүмүүжлэлтэй хүүхэд байдаг. За тэр найз охиныхоо эгчийг л тусгуулах гэснээс ийм зүйл боллоо гэдэг зүйлийг хэлсэн. За ингээд би хавцаргийг уншсан 2 зүйл анзаарчихсан. Нэгдүгüүрт нь баруун талын нүдний ухааны яс цуурсан байдаг. Яахаараа зүүн талын шанаанд зогхоход баруун талын нүдний ухааны яс цуурдгийг. Энд алдаа гарч байгаа байхгүй. Хүний гавлын яс гэдэг бол нэг талаас нь зохиор нөгөө талдаа очиод гажаад цуулж яадаг ийм бүтцтэй яс биш ээ. Хоёрдугаарт нь шанаанд зогсон тохиолдолд шанаа бол мулталч болно, их үсгээд хугалч болно. Түүнээс биш баруун талын нүдний дээд яс бол цуурах үнслэл байхгүй. За хоёрдугаарт нь бол уг зодуулсан гэдэг залуу нь хөл бөмбөгийн лигийн тамирчин байсан. Тэгэхээр гэмтлийг хизээш авч болцсгүй ийм зүйл би анзаарсан. Тийм анзаарсан учраас би усын дээж өгөхөд хяналтын гомдлоо гаргасан. За хяналтын гомдол мэдээж эрүүгийн болон процессын хувьд зөвцсөн зүйлийг л авч хэлцдэг. Фактыг хэлцдэггүй. Гэхдээ мэдээж тэр хавцлыг дотроос алдаа оноотой факт байсан. Тэр зүйлийг дурдаад хамгийн гол нь гэмбуруугүй хүнийг наад чинь ялалчаад байгаа юм биш үү? Шүүх эмнэлгийн дүгнэлт мэдүүлгүүд хоорондоо зөрөөд байна гэдэг зүйлийг тавьсан. За дээд шүүхээс энэ хэргийг бол буцаасан. За буцаагаад мөрдөн байцаалтанд ирсэн. За мөрдөн байцаагч мэдүүлэг авсан. Гэтэл хохирогч гэдэг залуу үнэн хүлээсэ. За энэ бол 5 настай байхдаа 5-6 таа байхдаа авсан миний гэмтлээ. Бөмбөг ирээд зохиод хөл бөмбөгийн талбай дээрээс ингээд миний нүдний дээдлийн яс бол цуурсан үний юм а гэдгийг хэлсэн. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр нөгөө мөрдөн байцаагч прокурор шудраг үнний дэнс, шудраг ёсыг тогтоодог гэмбуруутай хүмүүс хариуцлага хүлээдэг улсууд маань гэмгүй үнийг мэрэгжлийн алдаанаас болоод ял өгөөд явуулсан байж тээ. Ингэж болдгийм үү? Ийм учраас л би мэрэгжил нөхдүүдийг албандаа хариуцлагатай бай. Хүний хөвзийг та нар шийдэж байгаа шүү гэж би хэлээд байгаа. Харамсалтай нь энэ хэргийн улмаас нэгч мөрдөн байцаагч, нэгч прокурор, нэгч шүүгч хариуцлага хүлээгээгүй. Ийм учраас тэр битгийл хүнийг гүтгсэн нөгөө залуу хариуцлага хүлээгээгүй. Шалтгаан нь ахаал бас нөгөө мөрдөгч прокурортой холбоотой. Яагаад гэвэл тэр залуу гэмбуруугаа хүлээж мэдүүлэг өгсөн. Тэгээд солонгос руу яваад өгсөн. Ингээд хэрэг хаагдсан. Ингэж л хүний хөв тавиланд хариуцлагын улмаас алдаатай шийдвэр гараад байгаамаа. Иймээс мэрэгжил нөхдүүд маань мэрэгжилдээ ажилдаа эзэн болж хариуцлагатай хандаач. Энэ байгууллагыг толгойлж байгаа албан тушаалтангуудын хувьд иймэрхүү хариуцлагагүй
мэдлэггүй, боловсралгүй ийм албан шалтгаангуудаа бас хариуцлага тоож сольж өөрчлөх ёстой. За хэрвээ хуулиндаа болохгүй байна гэдэг бол хууль тогтоогчд маань ийм алдаан дээр хариуцлага оногдуулдаг хууль эрх зүйн шинжилгээ хийх хэрэгтэй байна гэдгийг л та бүхэндээ хэлэх гэсэн юм аа.